Сайн байцгаана уу хүмүүс. За өнөөдрийн хичээлийг хичээлийнхаа дийгтэй танилцъя. За мэдлэн, уцаантран, бусдыгаа хүндлэн, бусдыг сонсон, идэвхтэй оролцсон, гараа өргөж хичээлээ идэвхтэй оролцсноо. Ийм дийгтээр хичээлээ эхлэе өнөөдрийн хичээлээ. За тэгвэл орон нутгийн удирдлага бүлэг сэдвийн хүрээнд бид юу сурсан бэ? За өмнөх хичээлээс санацгаая. Орон нутгийн удирдлагын эрх мэдэл хаанаас эхэлтэй вэ? Юу гэж бодож байна? Та бүхний амьдарч байгаа орон нутгийн эрх мэдэл хаанаас эхэлтэй вэ? За орон нутагт тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? За тухайн орон нутагт ямар нэгэн асуудал гарвал тэрийг хэрхэн шийдвэрлэх вэ те? За дараа нь орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад бид хэрхэн оролцдог юм бэ? Бидний зүгээс оролцох боломж юу байдаг вэ те? За энэ талаар ярилцах. За тэгвэл орон нутгийн удирдлагын эрх мэдэл хаанаас эхэлтэй юм бэ? Орон нутгийн удирдлагыг бүрдүүлэхийн үүргийг иргэд гүйцэтгэж байдаг. За орон нутгийн эрх мэдлийн их үндэс нь иргэд байдаг гэж үздэг байна. Мөн орон нутагт түүний удирдлагууд хэн хэрхэн хэрэгжүүлдэг талаар үзэх юм байна. Орон нутгийн удирдлага нь нутгийн өөрийн удирдлага, төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлдэг. За ийм юмар орон нутгийн эрх мэдэл үүсдэг байна. Орон нутагт түүний удирдлагыг хэн хэрэгжүүлдэг юм бэ? За орон нутаг бол нөгөө хэрэгжүүлэх субъектүүд байдаг тийм. За орон нутгийн өөрийн удирдлага байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурал хэрэгжүүлдэг тухайн үйл ажиллагааг. За тэгвэл төрийн удирдлагыг засаг дарга хэрэгжүүлдэг. За мөн орон нутгийн түвшинд эрх зүйн ямар акт гаргадаг юм бэ? За тогтоол гаргах нь байна, захирамж гаргах нь. За ийм эрх зүйн бичиг баримтаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. За энийг харах юм бол орон нутгийн удирдлага нь нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлдэг. За орон нутгийн удирдлагын тогтолцоо. За ямар тогтолцоотой? Монгол улсын захиргааны нэгжүүд, орон нутгийн удирдлага, орон нутгийн удирдлагын бүтэц. За аймаг нийслэл. За Монгол улсын засаг захиргааны нэгж бол аймаг нийслэл. За сум дүүрэг, баг хороо гэсэн ийм нэгжүүд ажилладаг байна. Аймаг нийслэл болохоор аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчтэй хурал байна. За сум дүүрэг болохоор сум дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурал буюу ИТХ гэж хэдүүлээ товчлоод байгаа тийм. За энэ орхон байна. За баг хороо болохоор баг хорооны иргэдийн нийтийн хурал, баг хорооны засаг дарга гэх мэт хүмүүс байна. Орон нутгийн удирдлагын бүтэц, иргэдийн төлөөлөгчдийн хурал, за тэргүүлэгчид, ажлын алба. За энэ орон нутгийн удирдлагын бүтэцтэй тийм эдгээр хүмүүс байна. За иргэдийн нийтийн хурал, тэргүүлэгчид, засаг даргын ажлын алба. За ингэж энэ удирдлагын тогтоолчтой саяны бидний харсан юм бол одоо яах нь орон нутгийн удирдлага хэрхэн бүрддэг талаар хэдүүлээ ярилцлаа тийм. За тэгвэл яах нь? За өнөөдрийнхөө хичээлийг бэлтгэхэд бол та сурах хүчийг гаргаараа. За сурах хүчийн 6-аас 8 дугаар хуудсанд байгаа гэж байна. За бид хэрхэн харилцдаг вэ? Хэд нарын гарчиг. Өнөөдрийн хичээлийн маань гарчиг. За нийгмийн амьдрал хүмүүсийн харилцаан дээр тогтдгоор. За үүнийг бол нөгөө эртний грекийн философч Аристотель гэдэг хүн тодорхойлж өгсөн. Хүн бол мөн чанараараа нийгмийн амьтан юм аа. Хэрвээ хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангахчсан хүмүүсээс тусдаа амьдарч чадахгүй нэгэн байдаг бол тэр бол адгуус аль эсвэл бурхан байж таарнаа гэж Аристотель гэдэг хүн тодорхойлсон байна. Хүн бол нийгмийн зөв тэмүүлэх мөнхийн ирмэлзэлтэй гэж бичсэн байдаг. Эрдэмтэд хүний тархины хөгжлийг бусад амьтныхтай харьцуулсан. Энэ бол тархины хөгжил нийгмийн харилцаанд маш чухал үр бүтээдэг болохыг анхаарсан. Нэгээс хүн нөгөө харилцаанд орж иртэй ямар нэгэн байдлаар хүмүүс хоорондын харилцаа бий болж иж хүний тархины хөгжил маш сайн явагддаг гэсэн байгаа даа. За тэгвэл нийгмийн харилцаа чухал үүрэгтэй гэж үзэх юм бол энэ зурган дээр ямар төрлийн харилцаа болж байна?
За хүмүүс нэгнийхээ тухай боддог, хамтдаа байдаг, харилцах нь наад жаргалтай те эрүүл сарвал байх үндэс гэдэг олон судлаачид судалгаагаар баталсан байдаг. Анги хамт олноороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө те. За ингэж бас үзэж болох юм. Хин нэгнийг нийгмээс тусгаарлана гэдэг бол маш том хүнд шийтгэл. За энэ бол одоо нөгөө хүний эрхийг хязгаарлаж байгаа тий. За энэ эрхийг нь хязгаарлаж нийгмээс тусгаарлалт энэ бол нөгөө маш том шийтгэл гэж үздэг бахны. Буруу юм хийгээд орсон ч юм уу тий. За хүмүүсийн харилцаанд гүйл ойлголцол, санал зовлтоо, нийгмийн амьдралын салшгүй гэсэн. Дандаа хүмүүс энийгээд бас сайхан зантай байна гэж бас байхгүй шүү дээ тий. Тийм учраас зөрчилдөөн бол зөвхөн сөрөг үр дагавартай зүйл бол биш. За энэ дээр та бүхэн бодоод жишээ гаргаарай. Яагаад заавалчгүй эерэг харилцаа гэж үзэл сөрөг харилцаа биш гэж үзээд байгаа. Тэгвэл энэ болгон зөрчилдөөн болгон ч сөрөг үр дагавартай биш юм биш. Тэ? За чимээгүй бусдыгаа сонсоод сайхан тааламжтай харилцаа үүсгээд бие биенээ хүндлээрээ өгтүүдээ. За сургачгийн 7 дугаар үзийг гаргаад зураг ажиглаад асуултын дагуу ярилцгаая. За тэрийг ажиглаарай. За харилцаа бол олон талтай юм аа. Олон талтай нарийн үйл явц юм. За харилцааны үйл явцад хүмүүс мэдээлэл солилцсон, бие биенээ хайрлан халамжлан, олон юмсыг танин мэднэ, хамтран ажиллана, тэ залуу үеийн нийгэм шүлэг хөгжүүлдэг, зөрчилдөөн тэмцэлддэг, алдаагаа олж хардаг, за сургамж авдаг зэрэг олон нийгмийн харилцан үйлдэлийг үүсгэж байдаг. За энэ ийм болохоор харилцааны олон талтай нарийн үйл явц юм аа гэж үздэг байна. За тэгвэл харилцааны үйл явцын дараах ерөнхий бүтцийг үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг байна. За үйл явц нь те илгээгч, илэрхийлэх, за орчин нөхцөл мэдээллийг дамжуулах сувг, эргэх холбоо, орчин нөхцөл саад те тайлах, хүлээн авах. Одоо нэг бидний харилцааны үйл явц чинь ийм олон төрлийн сувгаар биднэрт ирдэг байх нь шүү дээ те. За бас энийг ажиглаа та дэвтэр дээр тэмдэглээд аваарай. За харилцааны бүтэц бүрэлдэхүүний тайлбар. За мэдээллийг тэгвэл илгээгч гэдэг нь юу юм? Саяны нөгөө схемээр гарсан шүү дээ тий. Мэдээллийг дамжуулахар зорж байгаа талыг илгээгч гэж нэрлэдэг. Тэгвэл илэрхийлэх нь мэдээллийн үг болон тохиол зангаа зэргээр илгээх үйл явц. За тэгвэл мэдээлэл дамжуулах сувг нь юу юм бэ? Уулзах, утсаар ярих, захидал бичих, цахим шуудаа илгээх ч юм уу тий. Энэ болох нь чинь гарах нь. За тэгвэл тайлах нь мэдээллийг хүлээн авна. За тэрийг ойлгох үйл явц тий. За тавд нь хүлээн авахч мэдээллийг хүлээн авахч тал хүмүүс мэдээллийг янз бүрээр тусгаж авдаг. Өөрийнхөө мэдээллийг бол өөрийнхөө сонссон мэдээллийг янз бүрээр хүлээж авдаг гэж ярьдаг шүү дээ тий. За тэгвэл эргэх холбоо гэдэг нь юу юм бэ? Мэдээллийг хүрч чадсан уу гэдгийг нь эргэн нэгтлэх. Миний хүргэсэн мэдээлэл бусдад хүрсэн үү гэдгийг эргэн нэгтлэх ч юм уу тий. За орчин нөхцөл ямар орчинд байгаагаас хамаарат харилцааны өнгө, айс, хэв маяг өөр байдаг. За тэгвэл саад энэ дунд саад гэдэг ойлголтыг юу гэж ойлгож байна? Мэдээллийг дамжуулах үед сөргөөр нөлөөлөх. За жишээлх юм бол нөгөө хил, соёл, боловсролын ялгаа тий буруу ойлголцол мэдээллийг дамжуулж байгаа арга зэрэгс шалтгаалan энэ саад гэдэг нь гардаг бахнэ. За тэгвэл хүний харилцаа нь хүний ухааны цар хүрээ, үзэл бодол, соёлын түвшинг тодорхойлдгоо гэж үздэг байна. За сайн үг бол хүнийг тэтгэх бал бурам мэт байдаг бол тэ муу үг бол хүнийг алах хорт сум мэт хэмээн монголчууд эртээр үеэс сургасаар ирсэн байдаг. За үүний гол санаа нь юу юм бэ? Хүмүүсийн харилцаа нийгмийн амьдралын оршин тогтнох үндсэн нөхцөл. Бид хэд нийгэм дотор амьдарч байгаа бол өдөр тутмын харилцаанд орж л байдаг те. За тиймээс хүүхдүүдэд бие биенийхээ сайн сайхан чанаруудыг хараад урмаар тэтгэж яваарэ. За гэрийн даалгаврыг тэмдэглээд авъя. Сургачгийн зөвхөн хуудасны гэртээ хийгээрэй гэсэн дасгал даалгаврыг дэвтэрт бичээрэй хүүхдүүдэд. За ингээ бие биенээ хүндлээд анхаарлаар шаналсанд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзцгаая. Баяртай.